Сайн байцгаана уу? Би буцаад ирлээ. Маш олон асуудлуудыг шийдвэрлэж бүхэл бүтэн хагас жил хүлээсний үр дүнд сувгаа эргүүлээд авч чадсан. Хамгийн гол нь өмнөх бичлэгүүд дээрээ би хизээж царайгаа харуулж ярьж байгаагүй учраас яг энэ миний сувгаа гэж хэлээд авахд ийм их удаан хугацаа шаардагдчихлаа. Гэхдээ энэ баярт мэдээгээ хүргэхийн сацуу би зарим нэг дагагч нартаа жоохон бэлэг барихаар шийдлээ. Яг уу миний хийж чадах ганц зүйл нь энэ юм да. Тэр нь юу вэ гэхээр ямар ч болцолгүйгээр, ямар ч үнэртэггүйгээр шинэ бизнес эрхэлж байгаа үзэгч нарынхаа сурталчилгааг өөрийнхөө бичлэг дээр байршуулах. Та бүхэн угаасаа мэдчих байгаа би тийм ч мундаг ютубер биш. Хэрвээ та намайг тоогоод бараа үйлчлэгийг ямар ч өртөггүйгээр сурталчлуулах бол тайлбар хэсэг буюу description хэсэгт байгаа имэйл хаяг руу бараа үйлчлэгийнхаа дэлгэрэнгүй мэдээллийг 10 дугаар сарын 5-ны өдөр хүртэл явуулаарай. Би та бүхэнд тус болж чадах ганц зүйл маань энэ болохоор сурталчилгаагийн чинь би маш сэтгэлээсээ байршуулад яриад өгөх болно. Хамгийн гол нь сурталчлуулах гэж байгаа бараа бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй мөн бусдад ашиг тустай зүйл байх ёстой. Хэрвээ энэ шаардлагыг хангасан байвал би ирсэн бүх сурталчилгааг нь өөрийнхөө бичлэг дотор оруулах болно. Хэрвээ цөөхөн санал ирэх юм бол нэг бараа бүтээгдэхүүнийг ямар ч хэл байсан 2 удаа оруулах гэж хичээх болно. Ингээд миний маш удаан нуршуу яриаг сонссонд баярлалаа. Ингээд хэрэгтэй орцгоё. Энэ удаад 14 настай сурагчаа уруу татаж өөртөө оруулсан багш эмэгтэйн талаар ярих болно. Энэ эмэгтэйг Дебра Лафев гэдэг бөгөөд сурагчаа уруу татахын тулд хийсэн зүйлсийг сонсоход үнэхээр дургүй хүрмээр. Тэрээр хохирогч болсон сурагчийг уруу татахын тулд ангидаа дуудаж өөрөө бүр тачаангуй хувцас өмсгөөс хамаг зүйлийг эхлүүлсэн ба тэдний харилцаа үргэлжлэх тусам Дебра Лапевийн сурагчаа гэсэн шунал нь улам бүр газар авч 18 нас хүрэнгүүтээ харилцаагаа ил болгож түүнтэй гэрлэнэ хэмээн хүртэл төлөвлөж байсан. Хамгийн гол нь тухайн үед тэрээр бүр нөхөртөө байсан юм. Эхлээд педофил багш Дебра Лапевийн талаар бага зэрэг танилцуулъя. Түүний гэрлэхээс өмнөх нэр нь Дебра Джейн Бесли. 1980 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Флорида мужид 2 охинтой айлын бага охин нь болон мэндэлсэн. Бага насныхан амьдрал бол тийм ч хэцүү төвөгтэй байсангүй. Шаргал үстэй цэнхэр нүдтэй царайлаг Дебра бага байхасаа л олонний анхаарлыг татдаг байсан бөгөөд сургуулийнхаа хамгийн алдартай охидын нэг байсан. Тэрээр 15-аас 16 настай байхдаа Backstreet Boys хамтлагийн Ник Картер гэдэг гишүүнтэй хүртэл үерхдэг тийм алдартай хүүхэд байсан. Ахлах сургуульд орох үедээ харин бэлгийнхэн чиг баримжааг өөрчилж ангийнхаа охинтой үерхэх болсноор аав ээж нь санаа зовж найз охиноос нь салгахын тулд түүнийг өөр сургууль руу хүртэл шилжүүлсэн. Яагаад генетикийн бэлгийн чиг баримжаагаа өөрчилсөн нь бас учиртай. Өөрийнх нь хэлснээр бол тэрээр өсвөр насндаа үерхэж байсан найз хүүгүндээ сургуулийнхаа нойлд хүчирхийлүүлсэн бөгөөд энэ нь өөрт нь маш хүн дээр тусч улмаар эрэгтэй хүмүүсийг үзен ядаж эхэлсэн. Энэ цагаас эхлэн сэтгэл гутралд орж архин донтоод зогсохгүй сэтгэл зүйн хувьд өөрчлөлтөнд орж эхэлсэн. Тийм ч учраас ойр дотных нь хүмүүс Дебраг сэтгэл зүйчдээр очихыг зөвлөж тэрээр сэтгэл зүйчдээр очиж уулзсан боловч төдийлөн тус болж чадаагүй ба түүнд зөвхөн сэтгэл гутралын эм бичжил өгдөг болсон. Дебрагийн хувьд бол энэ эмийг уусан үедээ сэтгэл гутралаасаа ангижирч чаддаг байсан боловч эмийн үйлчлэл нь зогсон мөхцөл шуудхан л илүү их гутарч 2 чудаа амиа хорлох оролдлогыг хийж байсан хэмээн дурсдаг. Ямар ч тач энэ хэрэг албан ёсоор цагдаа дээр тэмдэглэгдэж хэрэг үүсгэгдэж байгаагүй учраас үнэн гэж шууд хэлэх боломжгүй. Магадгүй Дебра өөрийгөө өмгөөлөхийн тулд ярьсан ч байхыг үгүйсгэх аргагүй юм. Ахлах сургуулаа төгсөөд Дебра өмнөд Флоридагийн их сургуульд элсэн орж англи хэлний ангид суралцаж эхэлсэн бөгөөд халаасны мөнгө олохын тулд моделийн ажил хийх болсон. Тэрээр Mix and Models нэртэй сэтгүүлд зураг авахулж байснаас гадна орон нутгийн мотоцикл зардаг дэлгүүрт модель нь болж ихэвчлэн өдөө хатгсан маягтай зураг авахулдаг байсан болох нь хэрэгт орооцолцсныхан дараас хөгдөж гарч ирсэн. 2002 онд их сургуулаа төгссөнийхаа дараа Дебра Флорида мужийн Греко гэдэг нэртэй дунд сургуульд англи хэлний багшаар ажилд орж эрэгтэй сурагчдын дунд тэр дороо алдаршиж чадсан. Тухайн үед царайлаг гой биетэй багшийг шүтэн биширдэг хэсэг бүлэг бий болоод гараад ирсэн байсан ч гэхэд хэлсдэхгүй юм. Дебра ажилд ороод нэг удаагүй байхдаа буюу 2003 онд сагсан бөмбөгийн дасгалжуулагч Оуэн Лапев гэх залуутай гэр бүл болж гаднаасаа бол их л төгс гэр бүлийг бий болгож чадсан боловч үнэн чанар дээрээ үгүй.
2004 оны 4-р сард Греко дунд сургуулийн хөл бөмбөгийн тэмцээн болсон бөгөөд энэ үеэр Дебра өөрийнх нь хохирогч болсон 14 настай сурагч Эмтэй хамгийн анх удаа танилцсан. Дебра сурагчийн ангид хичээл ордоггүй байсан боловч Эмийн хувьд сургуулийнхаа халуухан багшийн талаар хүүхдүүдээс амд амтсан яриа сонсож бараагийн холоосч болтугай аль хэдийн харчихсан байсан гэдэг. Сурагчийн хувьд Дебра багшийн хариуцаж байсан ажилд туслахаар очисон бөгөөд яагаад ч юм бэ залуухан хөөрхөн багштай илт анзаарагдахгүй анхаарал тавьж эхэлсэн ба яг энэ байдал нь Дебрад таалагдж байгаа нь бас илт байсан хэмээн сурагчид дурсдаг. Тэмцээн дууссаны дараа Дебра болон түүний найз хоёрт чихэр авч өгсөн бөгөөд өөрийнх нь хичээл заадаг ангид ирж хүссэн үедээ компьютер тоглох боломжтой шүү хэмээн хэлсэн. Тухайн үе чинь 2004 он учраас компьютер тийм ч үүргэн дэлгэр байж чаддгүй байсан. Тийм ч учраас багшийнх нь хэлсэн зүйл хөвгүүдэд маш таатай санагдах нь ойлгомжтой. Ингээд хөвгүүд багшийнхаа ангид очиж эхэлсэн ба энэ цагаас эхлэн Дебра өдөн хатгсан ил задгаа хувцас өмсөж хоёр сурагчийн тэр дундаа Эмийн анхаарлыг татах гэж оролдож эхэлсэн. Гэхдээ Эмийн хувьд хүүхэд байсан учраас Дебрагийн өгөөд байсан сигналыг төдийлөн ойлгож хүлээж авч байсан чадаагүй бололтой. Тийм ч учраас Эмийн анхаарлыг өөртөө бүрэн татахын тулд Дебра 2024 оны 5 дугаар сард өөрөө ивент итгээд нөхрийнхөө хамтаар Эмийн ангийн Sea World Орландо руу авч явсан. Юу ч гадарлаагүй байсан нөхрийнхөө хажуугаар Дебра Эмтэй дотн танилцаад амтсан гих бөгөөд хичээлээ тараад ангид нь байнга ирж байх хэрэгтэй хэмээн ятгаад хүртэл амтсан байдаг. Түүний ятгалгад бүрэн орсон хичээлээ тараад Дебрагийн хариуцдаг анги руу байнга очих болсон бөгөөд хүүг ирэх болгонд Дебра маш ёс бусаар ханддаг байсан. Бүр тодруулаад хэлэх юм бол өөрийнхөө хөхийг харуулж дээрэс нь бүр үнсээ дамждаг байсан. За энэ нь явсаар хөөрхий хүү ятгалгад нь бүр бүтэн өртөөд бүр анхны үнсэлтэй хүртэл Дебрад өчгсөн. Ер нь бол тэдний харилцаа анх эхэлж байх үед хүү өөрийнхөө үеийн найз охинтой байсан бөгөөд Дебра найз охиныхын талаар мэдээд ерөөсөө таатай хандаж хүлээж аваагүй. Тийм ч учраас хүүг найз охиноос нь харамлаж салгаад амтсан. Үүнийхээ дараа Дебра нэг мөсөн өөрийн болгохоор сэтгэл шулуулдаж төгсөх ангийнханд зориулсан үдшилэг зохион байгуулж багш нар дундаас гав ганцаараа тухайн үдшилэгт оролцож үдшилэг дуусны дараа Дебра хүүд утасны дугаараа өгөөд дотн харилцаанд орё хэмээн ятгаж чадсан. Гэхдээ зуны амралт хүртэл тэд дотн харилцаанд ороогүй бөгөөд хүү Дебра руу байнга залгаж ярилцах болсон төдийгүй машинд нууцаар уулзах болсон гэдэг. Гэсэн ч педофил багшийн туйлын хүсэл биелэхгүй хэвээр байгаад байсан тул Дебра зүйлт бэлэглэж энэ зүйлт бидний харилцааны бэлэг тэмдэг шүү хэмээн хэлж өгснөөс гадна өөрийнхөө гэрлэлтийг ямар хэцүү байгаа талаар ярьж нэг ёсондоо өргөдүүлэх тактикийг хэрэглэж эхэлсэн байдаг. Уул нь хохирогчийн зургийг харах юм бол үнэхээр жоохон хүүхэд яаж тийм жоохон хүүхдийг хараад тийм муухай зүйл бодож чаддаг юм ёстой ойлгох юм алга. Ямартай ч Дебрагийн тактик амжилттай болж тэрээр хүүг уруу татаж дотн харилцаанд байнга орох болсон бөгөөд бозор зүйлээ машиндаа сургуулийнхаа ангид гэртээ гээд хаа сайгүй хийх болсон. Сүүлдээ бүр ичхэ болсон бололтой. Хүү найзуудтайгаа уулзах үед нь хүртэл би найз бүсгүй байна гэд дагаад очихдаг байснаас гадна 15 настай үеэлтэнд хүртэл танилцаад амтсан. Ер нь энэ 15 настай үеэлийнх нь хувьд бол Эмийг хамгаалах гээд хинд юу ч хэлэхгүй маш удаан твцсэн. Тухайн жил Греко сургуулийг төгссөн нь Дебрад нэлийн хүндээр тусч байсан бөгөөд тэрээр ажилласаа гараад Эмийн шинээр орох ахлах сургуульд ажилд орох төлөвлөгөө хүртэл гаргачихсан байсан бөгөөд хүүг 18 нас хүрмэгц харилцаагаа ил болгож гэрэл нь хэмээн Эмид хэлсэн. Гэхдээ өөрийг нь дагаад шинэ сургуульд ирэхээс нь ахуулаад гэрлэх төлөвлөгөөг нь хүртэл хүлээж авахаас татгалцсан. Аргачгүй биз хэдий өсвөр насны хүүхэд ч гэсэн энэ харилцаа буруу гэдгийг хинээс ч илүү мэдэж байсан байх. Гэвч Дебрад хүүгийн бодол санал мэдрэмж ямар ч хамаагүй. Тэрээр Эмийг хаана л явна тэр газарт нь араас нь дагаж мөшгөөд хамтдаа явдаг байсан. Ингээд Околад амьдардаг үеэлийнхаа гэрт очих үед Дебра түүний араас очисон бөгөөд хүүг дуудаад олон нийтийн машины зогсоол дээр машин дотроо дотн харилцаанд орж эхэлсэн. Яг энэ үед Эмийн үеэлийн ээж машин дотор болоод байгаа үйл явцыг олоод харчихсан бөгөөд юу болоод байгаа талаар мөн энэ харилцааны талаар Эмийн үеэл буюу нөгөө 15 настай хүүгээс асууж эхэлсэн.
Эхлээд үеэл нь булзааруулах гэж оролдож байсан боловч ээж нь Эми уулзаад байгаа эмэгтэй насанд хүрсэн өөрөөс нь олон их эмэгтэй байна гэдгийг харчихсан учраас шуудхан л Эми ээж л ууцдаж хэлээд хүүн харин гэртээ ирмэгц ээж нь бааргал байцаалт аваад багштайгаа уулзаад байгаа гэдгийг олоод мэдчихсэн. Маш зочирдон мэдээ. Эми ээж үннийг олж мэдмэгцээ цагдаад мэдэгдэж цагдаа нар нотлох баримт цуглуулахын тулд Дебрад өгөөш тавихаар шийдцгээсэн. Тэд эм хүүг ятгаж Дебра руу яриулсан бөгөөд манай ээж маргааш ажлын уулзалтаас болоод гэртээ байхгүй учраас манад хүрээд ирээчээ хэмээн хэлүүлсэн байдаг. Үүнээс гадна хүүгийн утсан дээрээс садар самун утгатай мессеж мөн зарим нэг гэрэл зургуудыг баримтжуулж хавсаргаж авсан. Дебрагийн хувьд бол өгөөшийг шуудхан л өмхөд авсан бөгөөд маргааш нь эмийн гэрт ирмэгцээ баривчлагдаж хүчингийн гэмт хэрэгт буруутгагдсан. Түүнийг баривчилсны дараа цагдаа нар түүний машиныг шалгаж үзсэн бөгөөд суудлал дээрээс нь биологийн ул мөрийг хангалттай хэмжээнд цуглуулж авч чадсан байдаг. Энэ хэрэг бол яахаа аргагүй хүчингийн хэрэг. Яг ингээд багш нь хүүхдийг уруу татаад хүчинцэн гэдг нь ил болмогц Америкийн нэгдсэн улс тэр даяараа донсолж байсан боловч шүүх түүнд маш бага ялт оноочсон. Тодорхойлбол 3 жилийн гэрийн хорой, 7 жилийн тэнсэн харгалзах ял мөн насанд хүрээгүй хүмүүстэй ойр байхыг нь хориглох ялал оноосон. Дебрагийн өмгөөлөгч нар түүнийг өмгөөлөх үедээ Дебра Лапе бол маш царайлаг гоё битэй бихтэй. Хэрвээ түүнийг шорон руу илгээх юм бол сүрэг аратан руу мах хайж өгч байгаад яг адилхан хэрэг болно хэмээн өмгөөлсөн нь амжилтанд хүрчихсэн гэхүүдээ. Энэ бага ялаас болоод хүмүүсийн дунд нэг яриа ирчээг авсан нь хэрвээ эрэгтэй багш эмэгтэй сурагчаа ингэсэн бол бүх насаараа хоригдох ял авах байсан да гэдэг яриа байсан юм. Магадгүй энэ ч ортой байх. Шүүх хурлын үеэр хохирогч Эмийн сэтгэл зүйд дүгнэлт хийж үзэхэд сэтгэл зүйн гэмтэлтэй болсон болох нь тогтоогдсон бөгөөд бүрэн эдгэрхэд 8 жил шаардлагатай хэмээн дүгнэгдсэн байдаг. Дебрагийн хэрэг шүүгдэж дуусны дараа түүнтэй холбоотой бас нэг хэрэг илрээд гараад ирсэн нь энэ хэргийг мөрцөн мөрдөгчтэй холбоотой хэрэг байсан юм. Ер нь бол Дебраг шоронд саатуулагдаа шалгагдаж байх үед бүсгүйг нүцгэлж байгаад мөрдөн байцаагч зургийг авсан болох нь ил болсон бөгөөд шүүх энэ мөрдөгчийг хүний биеийг үнэлүүлсэн гэх зүйл ангиар буруутгаж ялалсан байдаг. 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Дебра тэнсэн харгалзах ялынхаа нөхцөлийг зөрчиж 17 настай рестораны зөгчтэй ярилцсан болох нь тогтоогдож ахин баривчлагдсан боловч зүгээр л үйлчлэгээний ажилтнтай ярилцсан гэдгийг тогтоогдсон учраас энэ үнийг гэмт хэрэг гэж үзэхээс татгалзаж Дебраг сулалж байсан. Ямар ч тач Флорида мууч Дебра Лафевийн багшлах эрхийг насан туршид нь цуцалсан бөгөөд өөр мужичж байсан ахин багшлах эрхгүйгээр амьдарч байгаа. Энэ удаагийн маань хэрэг энэ хүрээд өндөрлөж байна. Таалагдсан бол лайк дараарай, сувгийн маань дэмжээ, subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.